А-гийн нэгийг хуваах нь n зэрэг гэдгийг бид n зэргийн язгуураар а гэж бичүүлдэг. За жишээлх юм бол 4-ийн 2-ны 1 зэрэг гэдэг бол 2 зэргийн язгуураар 4 гэсэн үг. 2 зэргийн язгуурыг энд нь тоог нь бичихгүй байж болдог. Ингээд энэ бол 2-той сууж гарч байна. Эндээс А-гийн n-ний m зэрэг гэж байх юм бол энийг n зэргийн язгуураар А-гийн m зэрэг гэж бичүүлнэ гэсэн үг. Жишээлх юм бол x-ийн 4-ний 1 зэргийг язгуур хэлбэртэй бичих юм бол 4 зэргийн язгуураар x гэж бичнэ. Ямар нэгэн k-гийн 3-ны 2 зэргийг язгуур хэлбэртэй бичвэл 3 зэргийн язгуураар k-гийн квадрат гэж бичнэ гэсэн үг. За 4 зэргийн язгуураар 27-г 27-гийн 4-ний 1 зэрэг гэж бичнэ. 27 нөрөө 3-ийн 3 зэрэгтэй тэнцүү. Зэргийн чанар сарын 2 зэргүүдийг үржүүлээд 3-ийн гэж бичүүлнэ гэсэн үг.